Таны ам гашуу оргиод хоолны дараа гиз хийгээр дүүрээд өтгөн хатаад байгаа ийм шинж тэмдэг танд илэрж байгаа бол энэ таны бие ерөнхийдөө хорт байцаа гадагшлуулж чадахгүй байгаагийн анхны тохио байдаг. Тэгэхээр бид нэр цуврал байдлаар ер нь бие хоргоожуулах талаар зөвлөгөөнүүдийг хүргэж байгаа. Тэгэхээр өмнөх зөвлөгөөндөр бид нэр биеэс хорыг гадагшлуулдаг ийм 5 зам байдаг талаар. Эхнийх нь болохоор илэг цус гэдэс гэсэн ийм зам байдаг талаар ярьсан. За өнөөдөр би энэ зам хэрэг ямар нэгэн байдлаар саадсан. За энэ хэсэг дээр хороо гадагшлуулж чадахгүй байгаа бол авч болох хамгийн энгийн арга хэмжээнүүдийг та бүхэндээ танилцуулах гэж байна. За тэгэхээр ер нь бол илэг хороо шүүж байгаа. Тэгээд тэр шүүсэн хороо цөснийхөө хүүдийг оруулна. Тэгээд энд тодорхой хадгалагдаж байгаа. Та хоол идэхээр таны цөсний хүүдийг агшина. За ингээд тэр цөсний шүүрэлтэд холилдсон таны биед байх эсвэл одоо тэр гадагшлах хэсэг тэр хортой нэгдлүүд нь таны гиз рүү ороод тэгээд таны өтгөнтэй хамт биеэс гадагшилж байгаа. За хэрвээ энэ зам саадах тохиолдолд юу үүсэх вэ гэхээр таны биед тосон дуустдаг төрлийн хорт бодисууд энэ бол одоо хамгийн хортой. Одоо өөрөөр хэлбэл таны биед байгаа хортой бодисууд дотор хамгийн аюултай нууд нь дандаа тосон дуустдаг байдалтай байдаг. Тэгэхээр эдгээр нь таны биед за тэрэн дотроо гизнийхээ ханаар буцаж шимэгдээд гадагшлахгүй орж ирэх ийм байдалд хүрнэ. Тэгэхээр одоо энэ нь байнга давтагдаад байх юм бол ерөнхийдөө таны цөс зогсонгочлоос болоод янз бүрийн асуудлууд үүснэ. За мөн илэг бол хит их ачаалалд орно. За мөн өмнө нь бид нэр өмнөх одоо энэ дээр зөвлөгөөн дээр ярьсанчлан ашиглагдсан дааврууд нь буцаад бидний бид ороод ирэхээр энэ бол дааврын тэнцвэрийг алдагдуулна. Тэгэхээр энэ бүхэн чинь удаан хугацаар үргэлжлээд байх юм бол хавдрын эрсдэл хүртэл үүсдэг талаар одоо бид нэр ярьжсэн тийм ээ. Тэгвэл одоо бүгдээрээ энэ бие аажмаар яаж цэвэрлэх вэ гэдэг ийм хоёр аргатай бүгдээрээ танилцъя. За эхнийх нь болохоор хооллолт байгаа. Тэгэхээр бидний илэг цөс гиз гэдэг маань өөрөө ер нь хоол боловсруулах хэрэгтэн тогтолцоог хамаарж байгаа учраас тэгэхээр энэ замыг хамгийн сайнаар дэмжиж өгөх тэр зүйл нь болохоор ер нь зохистой хоолт байдаг. За тэгэхээр энд би хоёр зүйлийн талаар өнөөдөр гол нь та нарт мессеж өгч байна. Нэгдүгээрт нь болохоор хооллолт бол ерөнхийдөө усуухаас эхэлж байгаа. Тэгэхээр та өглөө бүр үлэн дээрээ мөн өдөрт хэдэн удаа хооллохын тэр хоолт болгон дээр 30 минутын өмнө заавал нэг аяга бүлээн ус сууж хэвшээрэй. За ус бол ямар ч байж болно. Тэр нэг чухал биш. Цэвэр ус байж болно, ширгээсэн ус, аршаан ус, эрдэс ус, зөгийн балтаа ус аль нь ч байж болно. За энэ тохиолдолд юу үүсдэг вэ гэхээр усуухаар таны нэгдүгээрт тэр цөсний урсгал бол шингэрээд цөсөөр дамжиж тийм ээ хорт байдас гадагшлаж гизрүүг орох боломж бүрддэг. Хоёрдугаарт гэвэл илгнээс өөрөөс нь ялгардаг юм ферментүүд байдаг. Тэгэхээр тэдгээр нь бас идэвхждэг. Тийм учраас та ус сайн уугаарай. За хоёрт нь болохоор бид нар одоо цөсөө сайн хөөжлөх юм бол хороод сайн гадагшлуулах гэдэг шүү дээ. Тийм учраас цөс хөөсөн тийм ээ цөс хөөх үйлчлэгээтэй хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшээрэй. Тэгэхээр энд болохоор ер нь үндсэндээ бол хоёр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хамаарна. Нэгдүгээрт нь болохоор бид нар тодорхой юм өөх тос агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байх тохиолдолд таны цөс бол сайн хөгдөнө. Нэгт. За хоёрт нь болохоор та тодорхой юм одоо хүнсний ногоонууд за тэрэн дотроо болохоор навчит ногоонууд байгаа. За баг зэргийн юм эсэг одоо гашуун амттай амтлагч ногоонууд байна тийм. Одоо бид нэр монголчуудын хувьд бол биднэрт хамгийн түрхэм олдцтой нь болохоор халиар, жууцаа, хүмүүл байж болно шүү дээ. Тэгэхээр эдгээрийг хэрэглэхээр яадаг вэ гэхээр ерөнхийдөө навчит ногоо бол амтлагч ногоо хэрэглэснээр таны цөсний ялгаралт бол 30-аас 40% нэмэгддэг. Тийм учраас хоолт болгон дээр эдгээр хүнсийг бол хэрэглэхийг бол зориорой. За мөн чаа үр байна, найлангийн үр байна. Эдгээр үрийг бол бас хэрэглэж байгаарай. Тэгэхээр эдгээр нь нэгдүгээрт цөсийг шингэлж өгдөг. За хоёрдугаар гэх юм бол эдгээр үрийг яг тодорхой юм аргаар хэрэглэх тохиолдолд бид байгаа хорт байцыг өтгөнтэй хамт гадагшлуулах тэр явцыг бол дэмжиж өгдөг. Өөрөөр хэлбэл эдгээрийг бид нэр тодорхой юм аргаар хэрэглээд хортой байцыг яг дотроо өөрөө сайн шингээж аваад одоо юу шигтэй парлон шиг бүр ингэж шингээж аваад тэгээд өтгөнтэй чинь хамт гадагшлах ийм боломж бол бүрддэг байгаа. Бид нэр илэг цөс гэж ярихаасаа гадна бас гидсийг бол энэ замд оруулсан гадагшлах хамгийн сүүлийн хэсэг нь гидс байгаа. Гэтэл хэрвээ таны өтгөн хатдаг байх юм бол хэдийгээр таны илэг хороо шүүчихсэн байгаа ч гэсэндээ цөс рүүгээ одоо хороо гадагшлуулчихад байгаа ч гэсэн хэрвээ өтгөн чинь өдөр болгон ингээ гарч чадахгүй тэгээд хэдэн өдрөөр ингээ таны бид өтгөн хадгалагдаад хуримтлагдаад байдаг бол энэ нь ямар байдал үүсэх вэ гэхээр тэр бид байгаа хорчин бидэл үлдэнэ гэсэн үг. Тийм учраас бид нэр өтгөн хаталтын эсрэг арга хэмжээг заавал авах хэрэгтэй. Бие хоргожуулъя гэж бодож байгаа бол. Тэгэхээр бид нэр сая энэ дээрх одоо хоолт хүнсэн дээр өгсөн зөвлөгөөн дээр нэмээд хэрвээ та өтгөн хатдаг бол одоо эзний ашигтай бактери те пробиотик гэж нэрлэдэг байдаг. Ийм хүнсийг бол хэрэглэж агаарай. За тэрэн дотор айл болохоор одоо үйлдвэрийн аргаар боловсруулсан тийм одоо пробиотик биш. Яг одоо шинээрээ байгалаараа байгаа тийм амьд бактерийг хэрэглээрэй. Тэгэхээр энд бол биднэрт хамгийн олдоцтой тэгээд хямд төсөр байж болох ийм ашигтай бактери бол юу гэж болох вэ гэхээр ер нь бол эсэг хүнс байгаа. Эсгсэн хүнс байна те. Тэгэхээр бид нар даршилсан гэрийн аргаар даршилсан зөвхөн одоо түн дотор одоо давс орсон тэгээд байцаа орчихсон ийм даршилсан байцааг бол бид нэр идэж болж байна. За эсэг цагаан эдээнүүдийг бас идэж болно тийм ээ. Тэгэхээр айраг цагаан эдээ чинь болохоор одоо тараг байж болно.
одоо юу хоормог байж болно те R бол за мөгний одоо тараг буюу кефир тараг бас байж болно. Тэгэхээр эдгээр нь болохоор өөрөө хэдэн тэрбум одоо ашигтай бактеритай учраас таны гизний орчныг дэмжиж өгнө. Энэ өтгөн хаталтын эсрэг байгалийн юм арга болж идэг байгаа. За дараагийнх нь одоо энэ биеийг хоргожуулах энэ илэг цус гиз замыг дэмжиж өгөх зүйл бол ерөөсөө хөдөлгөөн байгаа. Тэгэхээр бидний биед бол хэд хэдэн төрлийн шингэн урсж байгаа шүү дээ. Бидний бол цус бол урсж байгааг мэднэ. Тэрнээс гадна тунгалгын шингэн гэж байгаа. За мөн бидний цус гэдэг чинь өөрөө бас шингэн зүйл. Тэгэхээр эдгээрийн урсгал бол хөдөлгөөнөөр одоо дэмжигдэж өгдөг. Тэгэхээр өдөртөө та ердөө л нэг 30 минутын хөнгөн алхалт байж болно, сунгалтын дасгал, эсвэл зүгээр бэлхүүсээ эргүүлсэн ийм дасгал хөдөлгөөнийг ч гэсэн хийж болно шүү. Тэгэхээр энэ бол цусыг нэгдүгээр хөөж өгдөг. Хоёрдугаар гэх юм бол гидсний бүрэлдэхүүн хөдөлгөөнийг сайжруулад одоо өтгөнийг гадагшлуулж нөгөө хороо биеэсээ зайлуулахад тусалдаг. За мөн амьсгалын дасгал, ялангуяа хөвлөгээр амьсгалсан амьсгалын дасгал эдгээр дасгалыг хийж өгөх нь болохоор бидний одоо энэ ялангуяа цусны тийм ээ одоо хүүдий сулрах тэр цус ялгарах замыг чөлөөлж өгөх ийм механик бас одоо шахалт болж өгдөг. Тэгэхээр та баруун хайрганыхаа доор хоол идчихэд нэг 5 минут зөөлөн илэг хийж өгöd. Тэгэхээр энэ бол цус өтгөрхөөс цус цонхшоос бол сэргийлж өгдөг. Энэ болохоор цусны хүүдийн агшилтыг дэмжиж өгөх ийм аюулгүй тэгээд үр дүнтэй юм арга болдог. За тэгэхээр та энэ хоолтын талаар одоо энэ чаавар майлан рүүрийг яг зөв хэрэглэх талаар за мөн энэ цусны элэг одоо цус гизгсэн энэ замыг хэвэн явуулахад ямар нөхөн зэрэг хэмжлэгээ хийж болох талаар ийм арай дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл бид нар 6 сарын 21-нд хагас өдөр үн төлбөргүй ийм вебинарыг явуулна. Тэгэхээр тэнд хамрагдаарай. За хэрвээ та хамрагдъя гэж бодож байгаа бол комент хэсэгт илгээ хайрлаа гэж бичээрэй. Бид нар танд группт орох холбоосыг өгнө.